За тэгээд бүгдээ эзний үгээс харъя тэгээд бид нар ямар хичээл явж байгаа вэ? Өнгөрсөн бүтэлцээнээс юу хэллээ? Маркийн сайн мэдээгээр бид нар цовруул номлол эхэлсэн. За, Маркийн сайн мэдээ маань болохоор шинэ гэрээний ном. Марк гэдэг хүний Есүсийн амьдрал үйлчлэлийн талаар бичсэн өгүүлэл байгаа. Марк гэдэг хүний бичсэн Есүсийн тухай өгүүлэл. Тэгэхээр өнөөдөр болохоор Маркийн 2 дугаар бүлгээс цөмөрөө харна. Тэгээ 2 дугаар бүлгийн 1-ээс 17. Нэгээс 17. За бүгдээр хамтаа нэг залбирчаад тэгээд эзний үг рүү харъя. Эзэн бурхан минь тань бид нар яг одоо зүрх сэтгэлээ дэлгээд өөрсдийгөө даруй болгоод бас бүх анхаарал зүрх сэтгэл сүнсээ танд өргөн залбирч байна. Та биднэртээ ярьж өгөөч. Та бидний зүрх сэтгэл амьдралд үгээ хэлээч. Та биднийг өөрчлөөч. Та биднийг бас босгооч. Есүс эзэн минь энэ цагийг та өрөөгөөрөө ариун сүнс та бидэнд хүн болгонд энэ сууж байгаа хүн болгонд яг таарсан үгээ хэлж өгөөрэй гэж гуй. Таны нэгүсэл хайр хамгаалтад өршөөлт бид нар өөрсдийгөө танд өргөж байна. Амен. Марк 2:1-ээс 17. Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц гэртээ байгаанд дулджээ. Олон хүн цугларснаас үүд хаваар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэд нэгэн саа өвчтнийг дөрвүүл дамнан түүнд авчирлаа. Хурсан олноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрынхан дээврийг хуулж цоолоод дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд "Хүмүн, нүгэл чинь уучлагдсан" гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн "Энэ яаж ингэж бурхныг доромжилж ярина вэ? Гагцхүү бурхнаас өөр хэн нүглийг уучлж чадах вүлээ" гэж бодоход тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эсэргүүцлийг мэдээд тэдэнд "Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? Саа өвчтөнд нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлхийн аль нь амархан бэ? Харин хүнийхөө газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр саа өвчтөнд би чамд хэлье. Бос дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд тэрээр босож дэвсгэрээ даруйхан аваад бүгдийн өмнөр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж "Ийм юм бид хизээж үзсэнгүйгээд бурхныг алдаршуулва." Тэр дахиад нуурын эргээр явв. Хурсан бүгд түүн рүү ирэхэд тэр тэдэнд заалаа. Есүс татврын газар суух Алфайн хүү Левиг дэрэгдүр нь өнгөрөхдөө хараад түүнд "Намайг даг" гэсэнд тэр босож түүнийг даглаа. Тэдний гэрт Есүсийг тухлан суух үед татвар хураагчид ба нүгэлтнүүд олноороо Есүс ба шавнарынханд хамт тухлан суув. Учир нь түүнийг дагагсад олон байсан аж. Фарисеучуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллож буйг хараад шавнарт нь "Тэр яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг вүлээ" гэв. Үүнийг сонсоод Есүс тэдэнд "Эмч эрүүлд нь бус өвчтөд нь хэрэгтэй. Би зөвхтийг бус нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм" гэлээ. Амен. За энэ хэсэг маань үнэхээр бас гайхалтай хэсэг байна. Есүсийн үйлчлэлийн талаар Есүс маань одоо хаана үйлчилж байгаа вэ гэхээр Израилийн газар нутгийн хойд хэсэг Галил нуурын хаваар үйлчилж байгаа. Энэ Капернаум гэдэг хот нь одоо ч гэсэн Галил нуурын ирэг дээр байдаг нэгэн жижигхэн суурин байгаа. Тэгээд Есүсийн энэ гэртээ байлаа гэж хэлж байгаа нь болохоор ерөнхийдөө Петрийн гэрийг хэлж байгаа. Галил хаваар байж байхдаа Есүс Петрийн гэрийг өөрийнхөө бараг гэр болгосон гэж тайлбарладаг. Тэгээд Петрийн гэр байсан газраа эсвэл яг Есүсийн дагалдагч нар цуглаж исэн газар ч гэсэн өнөөдөр тэнд бас гэж нэрлэлтэй уламжлалаар нэрлэгдсэн тийм газар бас Галилийн эрэг Капернаум хотод байгаа.
За тэгвэл Есүс энд Галил хотод ирээд энд хийсэн үйлчлэл маань ялангуяа Марк ном маань Есүсийг хэн гэж харуулж байгаа нэг сонирхолтой. Марк ном маань Маркийн бичсэн энэ сайн мэдээний ном маань Есүсийг эдгээгч, гайхамшигыг үлдэгч, бас бурхан гэдгийг нь харуулж байгаа. За яг энэ зүйлийг яг энэ хэсгээс бид нар өнөөдөр бас харна. Хэрвээ та нар Маркийн бичсэн энэ загтлын өмнөх хэсгүүдийг, дараах хэсгүүдийг ингээ харах юм бол юу давтагдсан байгаа вэ гэхээр тэр хүнийг эдгээв, ийм өвчтөн эдгээв, ингэж илаашуулв, ингэж муу сүнсийг зайлуулв, ингэж чөтгөрийг хөөв гэсэн нэртэй дэд гарчигнууд зөндөө байгаа. За цөмөр эргээд харъя. Библийг гаргаад. За 1-р бүлэг дээр Есүс жишээлбэл 1:29-ийн толгой дээр Есүс Симонид олныг эдгээв гэж байгаа. За тэгээд 40-р эшлэлийн дээр болохоор уймангаас цэвэршүүлв. 2-р бүлэг дээр Есүс саа өвчтөн эдгээв. Тэгээд 2-р бүлгийн 22, 23 дээр болохоор амралтын тухай, энэ дээр болохоор амралтын өдөр Есүс хүнийг эдгээсэн тухай байгаа. За тэгээд 3-р бүлэг болохоор хатангар гартай хүнийг эдгээв. Ирэг дээр хүү олон хүн Есүсийг дагав. За тэгээд Есүс ба Белзебул гэдэг 3-р бүлгийн нэг хэсэг дээр болохоор энэ болохоор муу сүнсийг зайлуулсан тухай байгаа. За тэгээд Есүсийн сургаал зөвлөл ингээд 4-р бүлгээс цаашаа явж байгаа. Тэгээ ер нь харах юм бол Есүс бол эдгээгч, Есүс бол гайхамшиг бүтээгч. Гэхдээ яаж ингэж гайхамшиг хийгээд байгаа, яаж ингэж бусдыг эдгээгээд байгаа вэ гэдгийн учир шалтгаан нь юунд вэ гэвэл Есүс бол бурхан учраас гэдэгт байна. Есүс бол зүгээр л нэг хүн биш. Есүс бол зүгээр л нэг ид шидтэн биш. Харин Есүс бол бурхан учраас, Есүст бурханы эрх мэдэл байгаа учраас хүмүүсийг эдгэж байгаа. Есүс тийм эрх мэдэл байгаа учраас муу сүнснүүдийг, чөтгөрүүдийг зайлуулж байгаамаа гэдгийг энэ Маркын загтал маань харуулж өгч байгаа. За бүгдээрээ тэгвэл харъя. 2-р бүлгийн 1-р хэсэг дээр хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирээд гэртээ байгаа нь дулджээ. Олон хүн сугларснаас үүд хаваар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. За энэ сүүлийн өгүүлбэр их онцгой өгүүлбэр байна. Есүсийг Петрийн гэрт ирэхэд Петрийн гэрийн гадаа баахан хүмүүс шавсан байна. За Есүс эргээд ирж гинэ гэд тэр тосгоныхон тэр авийнхан бүгдээрээ сугларсан. Нөгөө Есүсийн сургаалыг нь сонсгоод Есүсийн юу хийх нэ гэдгийг харах гад Есүс одоо юу хийх нэ гэжсэн бүр тэр мэдээг сонссон хүмүүс бүгдээрээ Петрийн гэрийн гадаа шавсан. Тэгээд шаваад бүр үүдээр нь орох зайгүй болоод бүр багширчихсан байсан. Тэгэхэд Есүс юу хийжсэн гэж байна? Тэр тэдэнд үг айлдаж байлаа гэж. За энэ би онцлмоор байгаа үг маань болохоор энэ дээр Есүс үг айлдаж байлаа гэдэг дээр байна. Үг айлдаж байлаа. Энэ юу ярьж байна вэ гэхээр Есүс Бурхны сайн мэдээг зааж байв гэсэн үг. Есүс Бурхны хинбэ гэдгийг нь зааж ирсэн гэсэн үг. Есүс өөрийнхөө яагаад ирсэн бэ гэдгийг тайлбарлаж ирсэн гэсэн үг. Есүс сайн мэдээг тунхаглаж ирсэн гэсэн үг. Ерөөсөө Бурхны үгийг зааж ирсэн ба. За эндээс юу би хэлэх гээд байна гэхээр үгийн үйлчлэл гэдэг бол маш чухал гэд би хэлж байна. Үгийн үйлчлэл. Хэрвээ чуулган дотор жишээлбэл өнөөдөр үгийн үйлчлэл байхгүй бол бидний хийж байгаа юм маань хүчгүй, эрх мэдэлгүй, бас зүгээр л нэг олон хүмүүсийг цуглуулсан, эсвэл нэг юм шохоорхож ирсэн хэдэн хүмүүсийг л бөөгнүүлэх гэсэн зүйлтэй бараг адилхан болно. Хэрвээ үгийн үйлчлэл байхгүй бол. Тэгвэл үгийн үйлчлэл гэдэг маань өөрөө ерөөсө бүх юмний суурь. Есүсийн үйлчлэлийн суурь нь юу вэ гэвэл үгийн үйлчлэл. Есүсийн гайхамшиг хийж исэн, хүмүүсийг эдгэж исэн, чөтгөрүүдийг зайлуулж исэн тэр бүх ажлын суурь нь юу вэ? Үгийн үйлчлэл. Есүс хамгийн түрүүнд сайн мэдээ тунхагласан. Есүс би аврагч, Бурхны амласан аврагч та нар дээр ирчихсэн байна. Би хинбэ гэдгээ Есүс өөрөө тунхагласан. Сайн мэдээ гэж юу юм? Би та нарын төлөө та нарын нүглийг уучлуулахаар би ирсэн шүү гэдэг тэр сайн мэдээг тунхагласан. Ерөөсөө үгийг тунхаглаж байсан. Бурхны үгийг зааж байсан, номлож байсан, сургаж байсан, тайлбарлаж байсан. Үгийн үйлчлэлийг Есүс бүгдийг хийсэн. Тэрнийхээ суурин дээр дараагийн юмнууд гарч ирсэн. Хэрвээ бид нар Есүсийн үгийн үйлчлэлийг хасаад хайчих юм бол Есүс хэн болж хуурах вэ? Есүс зүгээр л нэг ид шидтэн болох байх. Маш гоё гайхамшиг хийдэг, хүмүүсийг эдгээдэг.
Тэгэхдээ яагаад эдгэж байгааг нь мэдэгдэхгүй. Тэрний хүч нь юунд байгааг нь мэдэгдэхгүй. Өнөөдөр тиймэрхүү хүмүүс байдаг те. Надад тэдэн төгөр өгчдөг чинь тэгвэл би тэрийг эдгээгээд өгөө. Тэр зовлонгоос ч ангижруулаад өгье. Тэгээд өгье. Яг тэрнтэй л адилхан болно Есүс. Хэрвээ бид нар Есүсээс үгийн үйлчлэлийг нь хасах юм бол Есүсийн хийж байгаа үйлдэл утга учиргүй болно. Яг үүнтэй адилхан Паулийн үйлчлэл очисон газар болгондоо яаж исэн гэлээ? Синагогуудад очиж Бурхны үгийг тунхаглаж тэгээд дараа нь бусад зүйлийг хийж ирсэн. Ерөөсөө эхлээд дандаа үгийн үйлчлэл хийгээд тэгээд дараа нь бусад зүйл дагалддаг байсан. Тийм учраас манай чуулганы хувьд үгийн үйлчлэлийг маш их онцолдог. Бид нар үгийн үйлчлэл дээр их анхаардаг. Яагаад вэ гэвэл үгийн үйлчлэл маань бүх юмний суурь. Бурхны үгийг заах нь, Бурхны үгийг ойлгуулах нь, Бурхны үгийг тайлбарлаж өгөх нь, Бурхны үгийг мэдэж авах нь бүх юмний суурь. Хэрвээ бид нар Бурхны үгийг мэдэхгүй юм бол зүгээр л бид нар нэг гоё юмны араас нэг хүний анхаарал татсан, нэг гоё юмны араас явсан шохоор холоо хөөсөн л хэдэн хүмүүс болж дуусна. Тийм учраас үгийн үйлчлэл гэдэг бол маш чухал шүү гэдэг би энэ бүр дахин хэлье. Есүс өөрөө бас Бурхны үг болж ирсэн. Есүс өөрөө Бурхны амьд үг болж ирсэн. Тэгвэл Есүс өөрийгөө тунхаглаж ирсэн. Есүс Бурхны сайн мэдээг тунхаглаж ирсэн. Тэгвэл Есүс үгийн үйлчлэл дээр анхаарж ирсэн гэдгийг цөмөрөө өмнөх бүлгийнх нь нэг ишлэлээс харъя. 1:38. 1:38 дээр ингэсэн байна. Есүс цөмөрөө зэрэгэлдэх суйрангуудад очицгоё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь би үүний төлөө ирсэн билээ гэж. Есүс үүний төлөө өөрийгөө ирсэн гэж хэлж байна. Үгийг тунхаглахын тулд ирсэн гэдгийг хэлж байгаа. Цөмөрөө өөр тосгон руу явъя. Хажууд ямар тосгон байна? Тийшээ явъя. Би тэнд очиж тунхаглах ёстой. Яагаад гэвэл би Бурхны үгийг тунхаглахын тулд энэ дэлхийд ирсэн шүү гэдгээ маш тодорхой хэлж байгаа. Тэгээд Есүс 39 дээр Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан чөтгөрүүдийг зайлуулж байлаа гэж. За юу яригдж байна? Эхлээд юу хийсэн гэж байна? Синагогууд буюу еврейчүүдийн цуглааны газар дээр очиод тунхагласан гэж. Юуг тунхагласан бэ? Эзний үгийг тунхагласан гэсэн үг. Тунхаглах гэдэг үгэн дотор эзний үг гэж ойлгогдож болно. Эзний үгийг тунхагласан, Бурхны үгийг, Бурхны Библийг заасан гэсэн үг. Тэгээд дараа нь яасан гэж байна? Чөтгөрүүдийг зайлуулсан гэж. Чөтгөрүүдийг зайлуулсан гэж хэлэхийнхаа өмнө эхлээд юу хийсэн бэ? Үгийг тунхагласан гэж. Тэгвэл Паул яг энэ жишээгээр явсан. Паул эхлээд синагогуудад очдог байсан, үгийг тунхагладаг, тэгээд дараа нь бусад үйлчлэлийг хийдэг байсан. Тэгвэл энэ бол яс бидний үйлчлэлийн загвар. Бидний үйлчлэл маань үгийн үйлчлэлээр суйрлагдана, тэгээд дараа нь бусад юм явна. Эхлээд үгийн үйлчлэл, дараа нь бусад юм. Би дахин давтаад хэлье. Үгийн үйлчлэл, тэгээд дараа нь бусад юм. Хэрвээ үгийн үйлчлэл байхгүй бол бид нар суйргүйгээр зүгээр л дээр нь юм овоолж тавих гэж байгаатай адилхан болно. Яагаад гэвэл эдгэрэл, гайхамшиг, аврал, чөлөөлөл, хүмүүсийн амьдрал болж байгаа бүх Бурхны хийж байгаа ажлын үндэс суурь маань үгэн дээр байдаг. Бурхны үг. Нэгэсэндээ Есүс гэж хэн бэ гэдгийг ойлгосны үндсэн дээр, Есүс яах гэж энэ дэлхий дээр ирсэн бэ гэдгийг ойлгож авсан үндсэн дээр бид нар Бурхнаас бусад зүйлийг авдаг. Бурхны тэр өгдөг эдгэрлийг, чөлөөлөлтийг, авралыг бид нар авахын үндэс суурь маань үгийн үйлчлэл байна. Тийм учраас үгийн үйлчлэлийг битгий ач холбогдлыг бууруулж бодоорой. Тийм учраас та бүхэн жижиг бүлэгт цуглахдаа бид нар сая намар хэлсэн те жижиг бүлгийн зорилго бол дагалдагчдыг бэлтгэх. Тэгвэл дагалдагчдыг бэлтгэхдээ бид нар зөвхөн нэг нөхөрлөөд, зөвхөн нэг хоол идээ, тоглоод, нэг сайхан цаг өнгөрүүлээд явахтаа биш. Мэдээж тэр зүйл байна. Гэхдээ үгэн дээр суйрлагдана. Үгэн дээр суйрлагдана. Үгийг дагж ээж бусад юм байна. Тийм учраас хэрвээ бид нар үг байхгүй бол, үгийн үйлчлэл байхгүй бол бүх юм утгагүй болон зүгээр л нэг клуб шиг юм болно. Тийм учраас үгийн үйлчлэл маш чухал. Тэгвэл эндээс бид нар яагаад Бурхны үгийн үйлчлэл, эдгэрэл хоёр хамт явдаг вэ гэдгийг нь харагдана гэсэн үг. Бурхны үгийн үйлчлэл, Бурхны эдгэрэл, чөлөөлөлт, тэр гайхамшиг хийдэг
ажлын утга учир нь яагаад цуг явдаг вэ гэдгийг харагдана. Хэрвээ бид нар эхлээд Бурхны үгээс өвчтний утга учир, бидний амьдралд болж байгаа хэцүү бэрхшээлтэй асуудлын утга учир, магадгүй янз бүрийн хүлээс боолчлын утга учирыг үндсийг нь бид нар Бурхны үгээр дамжуулаад ойлгоод авах юм бол бид нар янз бүрийн өвчнөөсөө чөлөөлөгдөнө, янз бүрийн боолчлолоосоо чөлөөлөгдөнө, янз бүрийн дарамтаасаа бид нар чөлөөлөгдөнө. За тэгвэл бодит амьдрал дээр зарим хүмүүс ингэж та миний төлөө залбираад өгөөч. Миний би ийм өвчтэй, ийм асуудалтай та миний төлөө залбираад өгөөч гэж ирдэг, тийм үү? За тийм нөхцөл тэгвэл бид нар яах ёстой вэ? Мэдээж тэр хүн тусламж хэрэгтэй. Мэдээж тэр хүний хамгийн нэн тэргүүний асуудал нь бие махбодын өвчнөөсөө салмаар байгаа. Асуудлаасаа хөндийрмээр байгаа. Тэрэнд нь туслах нь ойлгомжтой. Гэхдээ эхлээд тэр хүн үгийг хүлээж авах ёстой. Үгийг ойлгоогүй бол, үгийг хүлээж аваагүй бол, нэгэсэндээ Иесусийн сайн мэдээг хүлээж аваагүй бол тэр хүний төлөө бид нар хичнээн залбираад, тэр хүний төлөө бид нар хичнээн гуугаад үр дүн багтаа гэсэн үг. Тэр хүний нүд нь нэгдэх ёстой гэсэн үг. Тэр хүний сэтгэл нь онгоогоод нээгдээд Иесусыг хүлээж аваад Иесус миний аврагч юм байна. Иесус миний төлөө ирсэн байна. Иесус миний нүглийг өөр дээр үүрсэн байна. Тэгээ би Иесусээр дамжин аврагдах юм байна гэдэг тэр мэдээг, сайн мэдээг тэр хүн эхлээд заавал авсан байх. Тэгжээж тэр мэдээ маань тэр Иесусыг хүлээж авч байгаа маань өөрөө бараг асуудлын үндэс суурийг шийдэж өгнө. Зарим өвчний асуудлыг шууд шийднэ. Бид нар залбирах бараг хэрэггүй. Иесусыг хүлээж авсан тохиолдолд олон асуудлын учиг тайлагдана, зангилаас тайлагдана. Тийм учраас бид нар хин нэгэн хүн бид нар дээр ирээд миний төлөө залбираад өгөөч гэж хэлэхэд хамгийн түрүүнд бид нар та Иесусыг хүлээж авсан уу гэж асуух хэрэгтэй гэсэн үг. Зүгээр л тэр хүний за таны төлөө өвчний чинь төлөө залбираад өгье гэх юм бол бид нар хүчгүйгээр үйлчилж байгаатай адилхан гэсэн үг. Бид нар тэр хүнд ойлголт өгөхгүйгээр зүгээр би нэг өөрөө нэг ид шидтэй юм шиг нэг хүн идгээдэг гайхамшигтай нэг тийм ер бусын хүч чадалтай хүн юм шиг баг ойлголтыг өгнө. Харин тэгвэл тэр хүний төлөө залбирахын утга учир нь тэр хүнийг эдгээхийн хүч нь хаанаас ирж байгаа юм бэ гэхээр Иесусийн сайн мэдээнээс Иесусыг хүлээж авснаас ирдэг шүү гэдгийг тэр хүн заавал бид нар эхлээд ойлгуулж өгөх ёстой гэсэн үг. Тэгэхгүйгээр бид нар хин нэг үн практик байдлаар туслах юм бол зүгээр л нэг сайн үлстэн, буянтан, нэг ид шидтэн багдгүй нэг ер бусын хүн шиг болж хувирна. Тийм учраас бид нар эхлээд үгийн үйлчлэл буюу Иесусийн хинбэ гэдгийг хүргэсэн сайн мэдээг тэр хүн заавал өгөх хэрэгтэй. Тэгээд та Иесусыг мэдхүү, Иесусыг хүлээж авсан уу гэдэг асуултыг асуусны дараагаар хэрвээ авсан гэвэл за тэгвэл болж гин. Хэрвээ үгүй бол тэр хүнд эхлээд сайн мэдээг маш товчхоноор за тэр байгаа цагтаа тааруулаад хэлж өгөх хэрэгтэй гэсэн. Яг л бидний залбирахын утга учир нь залбирахын хүч нь зөвхөн Иесусээс ирж байгаа. Надаас биш. Бидний залбирлаас биш. Харин Иесус тэр эрх мэдэл нь Иесуст хүч нь байгаа учраас бид нар тэр гол юмаа бид нар эхлээд тэр хүнд ойлгуулах хэрэгтэй. Тэгжээж дараа нь эдгэрэл, чөлөөлөлт, бусад зүйл хийгдэнэ. За тэгвэл эндээс бид нар хамгийн түрүүнд юу ойлгох вэ гэхээр үгийн үйлчлэл, Бурхны хүч чадал хоёр хамтдаа явдаг юм а гэдэг. Эдгэрэл хэрвээ та хүсэж байгаа бол тэнд үгийн үйлчлэл байх хэрэгтэй. Нэгсэндээ Иесусийн сайн мэдээг эхлээд тунгалах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ би нэг эдгэрлийн тийм нэлээд бэлэг авьяастай нэг хүний үйлчлэл Монгол болж ирсэн нэлээд олон жилийн өмнө. Тэгээ тэр хүний хэлжсэн нэг үг санагдтыг. Тэр хүн та эдгэрнэ гэж хүсэж байгаа бол энэ их амархан гэж хэлсэн. Амархан. Яагаад амархан бэ гэхээр эхлээд та Иесусыг л таньж ав. Тэгэл болов. Энэ их энгийн амархан гэж хэлж байсан. Тэр бол үнэндээ яг үнэн. Хэрвээ бид нар Иесусыг таньдаг бол, хэрвээ бид нар Иесусыг хүлээж авсан бол бусад зүйл тийм хүнд биш. Тэр нь тийм одоо ид шид ороод ахаар тийм юр бусын юм биднэрт бол юр бусын. Гэхдээ тэр бол Иесусийн хүчээс гарч байгаа, Иесусийн эрх мэдлээс ирж байгаа, Иесусийн сайн мэдээнээс ирж байгаа зүйл учраас бараг энгийн гэж хэлэхэд болно. Тийм учраас бидний хувьд хамгийн түрүүнд ойлгох зүйл маань үгийн үйлчлэл, эдгэрэл, чөлөөлөл, Бурхны хүч чадлыг илэрхийлсэн альва бүх зүйл үгийн үйлчлэлтэй заавал хамт явдгийн шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Үгийн үйлчлэл, Бурхны хүч чадал хоёр заавал хамт явдаг. За тэгвэл цаашин зөмөрөө харъя. Иесус дээр энэ саа өвчтөе хүнийг авчирсан.
Тэд нэгэн саа өвчтөе хүнийг дөрвөлээ дамнан Есүс дээр авчирлаа. Хурсан олноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрынхын дээврийг нь хуулаад, цоолоод, дээврийг нь дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй Есүсийн хажууд дээрээс нь буулгаж өгсөн. Тэгээд Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд "Хүүмэн нүгэл чинь уучлагдсан" гэж хэлсэн. За тэгвэл хамгийн түрүүнд энэ саа өвчтөн маань Есүс дээр очимоор байсан. Мэдээж өөрөө очиж чадах уу? Чадахгүй. Өөрөө босоод явж чадахгүй, өөрөө өвчтөе хөвтөж байгаа. Тэгэхээр дөрвөн найз нь Есүс дээр аваадсан ба. Магадгүй дэвсгэрийн дөрвөн булангаас нь дөрвөн найз нь бариад тэгээд тэгтээ Есүс дээр очиход тийм амархан байгаагүй. Зам нь ингээд хов хоосон те чөлөөтэй байсангүй. Есүс дээр очихсан чинь өмнө нь баахан хүмүүс шавчихсан байсан. Тэгээ байшин дүүрэн тэр хаалгаар нь орох боломж байхгүй, цонхоор нь орох боломж байхгүй. Ерөөсө бүх орц бүгд хаалттай байсан. Тэгэнгүүт нөгөө дөрвөн найз яасан бэ? Бүр байшингийн дээвэр дээр гараад хамаг юмыг холдуулж агаад нүх гаргаад тэрүүгээрээ дэвсгэртэй нөгөө найзыгаа доош нь буулгасан ба. За тэгэхээр энэ дээр бид нэр энэ үед еврейчүүд ямар шохон байшин савнд амьдарч ирсэн бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд нар болохоор ерөнхийдөө юм хавтгай дээвэртэй. Дээвэр нь тийм одоогийнх шиг одоо бидний мэддэг юм цементэн биш. Харин хөндлөн модтой, хөндлөн модон дээр дахиад ийм хөндлөн моднуудыг тавиад сүрэл мөрлөөр бүтээгээд ингээд янз бүрийн одоо эдгээр ингээд шууд ингээд холдуулаад болж штэ. Яг тэрэн шиг тиймэрхүү байшин савнд байсан. Тэм учраас та энэ ч юу хийчвэ? Одоо шороо мороо унаад хэцүү юм биш үү гэдэг. Яг бага хэмжээний шороо унсан баг. Гэхдээ энэ бол нэлээд холдуулаад амархан гэж холдуул боломжтой тийм байр савнд амьдарч исэн учраас энэ дөрвөн найз маань ийм зүйлийг хийсэн. Тэгээд би нэг хүний номлоос ингээд уншлаа да. Тэгсэн чинь нэг хүн энэ дөрвөн найзыг ингэж нэрлсэн гинэ. Өрөв сэтгэл, хамтын ажиллагаа, бүтээл сэтгэлгээ, тууштай байдал. Дөрвөн найзд ийм нэр өгсөн байна. Өрөв сэтгэл, хамтын ажиллагаа, бүтээл сэтгэлгээ, тууштай байдал. За энэ дөрвөн найз нийлж агаад Есүс дээр очисон ба. Ямар дөрвөн найз гэж байна? Өрөв сэтгэл, хамтын ажиллагаа, бүтээл сэтгэлгээ, тууштай байдал. Хэрвээ таны амьдралд янз бүрийн саад байвал тэр саадыг яаж давах вэ гэвэл энэ дөрвөн найзтай бай. Өрөвч бай, хамтаар ажил, бүтээл сэтгэлгээтэй бай, тэгээд тууштай бай. Тэгээ энэ дөрвөн найз нийлж агаад Есүс дээр тэр очих саадыг арилгасан. Саадыг гэхдээ маш бүтээлчээр давсан баг. Хин хүний бодохооргүй те дээвэр дээр нь айлын байшингийн дээвэр дээр гарч аваад хамаг юм холдуулж агаад тэгээд нэлээд том нүх гаргаад тэгээд дээрээс нь буулгах штэ. За тэр бол мэдээж бусад хүмүүс бол дургуутсан баг те. Та нар юу хийгээд байгаа? Нэг сайхан журамтай ингэж зогсож байгаад, очрол зогсож байгаад Есүс дээр нэг нэгээрээ ороод явчихгүй, юун балаа юм хийгээд байшингийн дээвэр сав онгоолгоод шороо мороо буулгаа те. Та нар юу хийгээд байгаа гэж магадгүй тэгж хэлэх хүмүүс бай зөндөө байсан баг. Гэхдээ харин тэгвэл Есүс дээр очих хэрэгцээ нь дэндүү их байсан. Есүс дээр очие гэсэн хүсэл нь дэндүү их байсан. Есүс дээр очих шаардлага нь дэндүү их байсан. Есүс дээр очихгүй л ерөөсөө болохгүй байсан. Тийм учраас тэд нар ямар саадыг хамаагүй давсан. Тэгээд энэ дөрвөн найз хамтарч ажилласан ба. Хамт ажилласан тэгээд өрөв сэтгэлээр бүтээлчээр сэтгэж байгаа. Тэгтээ бүр тууштай. Тэр цэг рүүгээ очтлоо зүтгэсэн ба. Тийм учраас энэ дөрвөн найз бидэрт бас заримдаа хэрэгтэй шүү. Таны амьдрал саад байгаа бол бүтээлчээр сэтгэхээрээ бас найзуудтайгаа хамт ажиллаарай. Ганцаараа явал нэг хол явахгүй. Тэгээд бас тууштай байгаарай. Тэгээ бас өрөвч байгаарай. Нэгсэндээ хайр, сэтгэл, зүрх, сэтгэлээ тэндээ оруулаарай гэсэн үг. Аливаа зүйлдээ. Тэгээд Есүс харин тэднийг юу гэсэн бэ? Яасан цадиггүй замраагүй айлын дээвэр мэврийг онгоолгоод гэж хэлсэн үү? Харин Есүс юу гэсэн бэ? Тэдний итгэлийг харсан ба. Энэ дөрвөн найз нь энэ өвчтөе найзынхаа төлөө юу хийсэн? Бас ямар Есүст яаж итгэж Есүс дээр л бид нар авиачхан сүг гэж бүр зүтгэсэн тэр итгэлийг нь Есүс бол эдгэж чаднаа гэдэг тэр итгэлийг нь олж харсан ба. Тэгэд Есүс тэднийг нэгсэндээ сайшаасан. Та нар бүтээлчээр сэтгэсэн байна, сайн байна.
Та нар тууштай байсан байна, сайн байна. Та нар өрөв сэтгэл гаргасан байна. Та нар бас хамт ажилласан байна, сайн байна гэж Есүс сайшаасан. Тэгээд итгэлийг нь харсан баг. За тэгээд Есүс нэгэн зүйлийг хэлсэн. Хүмүн нүгэлч нь уучлагдсан гэж. Есүс юу гэнэ вэ? Хүмүн нүгэлч нь уучлагдсан гэж. Юу нүгэл яриа явчих вэ? Өвчтөе хүн идгэлэх гээд байгаа зү. Өвчтөе хүнийг босгомоор байгаа зү. Есүс юу нүгэл яриад аа? За эндээс бид нар бас Есүс юуг хамгийн түрүүнд харж байна гэдгийг харах болно. Есүс мэдээж тэдний итгэлийг сайшаасан. Гэхдээ тэр саа өвчтөе хүний хувьд юу нь илүү хэрэгцээтэй, юу нь илүү чухал, юу хамгийн түрүүнд шаардлагатай байгааг харсан байна. Тэр өвчтөе хүний хувьд өвчнөөсөө идгэлэхээс өмнө нүглээсээ уучлагдах нь илүү чухал байсан гэсэн. Тэгээ энэ хүн амьдралдаа сонсож болох хамгийн гоё үгийг сонссон. Амьдралдаа сонсож болох хамгийн гоё үгийг сонссон. Та амьдралдаа сонссон хамгийн гоё үг чинь юу вэ? Хин нэг өмнөөс хамгийн гоё үг. Есүс ингэж хэлсэн. Хүмүн нүгэлч нь уучлагдсан. Охин минь нүгэлч нь уучлагдсан. Үнэндээ үнэхээр Есүсийн хэлсэн энэ үг бол хүмүн нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх бол та бидний хувьд сонсож болох, амьдралдаа сонсож болох хамгийн гоё үг. Бурханаас сонсож болох хамгийн гоё үг. Хамгийн их тайвшрал авчрах, хамгийн их нэгүсэл авчрах, хамгийн их итгэл авчрах, хамгийн их эдгэрэл авчрах, хамгийн их найдвар авчрах, хамгийн их гэрэл гээгээ, хамгийн их ирээдүй авчрах үг бол энэ үг. Хүмүн, охин минь нүгэлч нь уучлагдсан. Бид бүгдээрээ Бурханы өмнө нүгэлтэй хүмүүс. Бид нар бүгдээрээ бузар хүмүүс. Бурханы өмнө олон муухай зүйлийг хийсэн. Бид нар бүгдээрээ Бурханы өмнө ял шийтгэлтэй хүмүүс. Бурханы өмнө өөрсдийнхөө хийсэн зүйлийн төлөө хариуцлагатай хүмүүс. Харин бид нар тэр ял шийтгэлээ хүлээгээд яаж би энэ ялыг, энэ шийтгэлээ хийсэн үйлийнхаа хариуцлагыг би яаж даах вэ? Би даахгүй штэ. Би дийлэхгүй штэ гэд ингээд байж хахад Бурхан хүмүн чиний ял чамаас авагдсан. Чи одоо ялгүй болсон. Чи шийтгэлгүй болсон. Чи цаатгагдсан. Чиний бүх нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх юм бол энэ бол ерөөсөө бидний хувьд үнэхээр хамгийн гоё үг ба. Тэгвэл яг энэ үгийг та сонссноо? Би нэгэ бодож байхдаа бодж илаа. Яг бэлтгэж байхдаа ямар гоё юм бэ? Хүмүн чиний нүгэл уучлагдсан. Гэдгийг сонсох бол хүмүн чиний банкнд би сая төгрөг хийчихсэн. Би чиний банкнд тэр бом төгрөг хийчихсэн шүү гэж хэлэхээс хайгүй илүү. Хэн нэгэн хүн магадгүй бид нар тийм хэмжээний мөнгө өгч магадгүй. Харин бидний нүглийг хинч чиний нүгэл уучлагдсан гэж хинч хэлж чадахгүй. Бурханаас өөр. Бурханаас өөр хинч бидний нүглийг уучлагдсан, цагаатгагдсан, чөлөөлөгдсөн гэж хэлэх эрх мэдлгүй. Харин тэгвэл Есүс хэлсэн. Хүмүн, охин минь чиний нүгэл уучлагдсан. Хэрвээ та Есүсийг хүлээж авсан бол яг одоо Бурхан танд хэлж байна. Хүмүн чиний нүгэл уучлагдсан. Охин минь чиний нүгэл бүх нүгэл чинь. Би чиний төлөө амиа өгсөн учраас, би чиний төлөө өөрийгөө өргөсөн учраас бүх нүгэл чинь уучлагдсан. Тэгээ бүгдээрээ үнэхээр яг одоо энэ мөчөд бүгдээрээ Бурхан талархъя. Бүгдээрээ
яг эзний өмнө очиод талархацгаая. Хүү минь чиний бүх нүгэл уучлагдсан. Охин минь чиний бүх нүгэл уучлагдсан. Эзэн бурхан минь танд үнэхээр баярлалаа. Миний нүгэл уучлагдсан. Би ял шийдгэлгүй болсон. Би хийсэн нүглийнхаа тэр ял шийдгэлийг эдлэх хэрэггүй болсон. Харин Есүс та миний өмнөөс энэ бүхнийг авсан, үүрсэн гэдгийг сонсож, гэдгийг бас мэдж, ухаарч, ойлгож бас энэ мэдээг би хүлээж авсандаа үнэхээр танд би баярлалаа Есүс. Та миний нүглийг уучлсан баярлалаа. Хүү минь чиний бүх нүгэл уучлагдсан. Охин минь чиний бүх нүгэл уучлагдсан. Танд баярлалаа Есүс. Амен. Есүс хүү минь нүгэл чинь уучлагдсан гэж хэлснийхаа дараа тэнд сууж исэн хуулийн багш нарын зарим нь дотроо ингэж хэлсэн. Энэ яаж Бурхныг доромжилж байна? Бурхнаас өөр хэн хүний нүглийг уучлж чадах юм бэ гэж бодсон. Харин Есүс тэдний бодлыг нь шууд уншсан. Энэ бас Есүсийн хүч чадлыг харуулж байгаа. Есүс бидний бодлыг мэддэг шүү. Бидний бодлыг уншдаг шүү. Бидний бодлыг мэддэг шүү гэдгийг харуулж байгаа. Тэгээд Есүс тэрийг мэдэнгүүтээ ингэж хэлсэн. Юун та нар зүрхэндээ ингэж эргэцүүлнэ вэ? Саа өвчтөе хүнд нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх нь амархан уу? Эсвэл бос чи эдгэрсэн гэж хэлэх нь амархан уу? Тэгээ яг нүдэн дээр нь Есүс хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэй гэдгийг би та нарт мэдүүлэхийн тулд саа өвчтөнд ингэж хэлсэн. Би чамд хэлье. Бос. Дэвсгэрээ аваад гэртээ хайр гэсэн. Яг тэгж хэлэнгүүт босоод дэвсгэрээ аваад олонний өмнөр гараад нөгөө саа өвчтөө маань явсан. Тэгэхэд хүмүүс юу гэсэн бэ? Мэл гайхаж ийм юм бид хизээч үзсэнгүй гэж хэлсэн. Бид нар амьдралдаа ийм юм үзсэнгүй гэсэн. Бид нар хизээч ийм юм харж байгаагүй. Хизээ өвчтөе хүн босоод явж исэн юм бэ? Хизээ өвчтөе хүн ингээд бос гэхтэн босоод явж исэн бэ гэдгийг би хизээч харж байгаагүй гэж хүмүүс мэл гайхсан. За үнэхээр энэ бол зүгээр л Есүс өөрийнхөө хинбэ гэдгийг харуулсан том шоу байсан. Есүс өөрийнхөө хинбэ гэдгийг харуулсан зүгээр л хүч чадлынх нь илэрхийлэл байсан. Би бол нүглийг уучлах эрх мэдэлтэй нэгэн, бас эдгээгч хүч чадалтай нэгэн гэдгийг харуулсан. Есүс үгийг тунхагласан, Есүс хүч чадлаа харуулсан, Есүс бас би бол бурхан шүү гэдгийг харуулсан. Хүмүүс тэр фарисеучуд мэдчихсэн, онлын хувьд үнэхээр мэдчихсэн, зөв мэдлэгтэй байсан. Юу вэ гэвэл Бурханаас өөр хинч нүглийг уучлж чадахгүй гэдэг зөв мэдлэг бол байсан. Тийм учраас тэд нар өөрийгөө Бурхантай адилтгаж байгаа энэ Есүс Бурханыг доромжилж байна гэсэн. Тэр үнэн байх байсан. Хизээвэ гэвэл Есүс Бурхан биш байсан бол Есүсийн тэгж хэлж байгаа нь Бурханыг доромжилсан хэрэг болох байсан. Яг л өөрөө Бурхан биш мөртлөө хэн нэгэн хүнийг чиний нүгэл уучлагдсан гэж хэлэх юм бол Бурханы дүр тоглож байгаа явдал болно. Харин Есүс үнэхээр өөрөө Бурхан мөн байсан гэдгээ батлахын тулд тэгж бүр зоригтой хэлснийгээч баталсан. Тэгээд уучлсан ч гэж хэлсэн, чи эдгэрсэн ч гэж хэлсэн. Хоёуланг нь хэлсэн. Тэгвэл эндээс Есүсийн хинбэ гэдгийг бид нар маш том руу харж байгаа. Есүс бол Бурхан. Есүс бол Бурхан. Фарисеучуд эндээс Есүсийг харсан. Нүглийг уучлах эрх мэдэлтэй юм байна, бас өвчнийг эдгэх чадaltaй юм байна гэдгийг нь харсан. Есүс бол Бурхан. Есүс нүглийг ч уучлана, өвчнийг ч эдгэх чадaltaй. Амен. Танд надад
чиний бүх нүгэл уушлагдсан гэж хэлдэг тэр эзэн бас бидний өвчнийг илгээх чадaltaй эзэн шүү. Амен. Тэ эндээс бид нэр олон зүйлийг ярьж болно. Хамгийн түрүүнд хүний үндсэн хэрэгцээ юу вэ гэвэл сүнслэг хэрэгцээ. За бид нар бие махбодын хувьд өвчтэй байж болно. Янз бүрийн шаналл зовлон байж магадгүй. Гэхдээ тэрнээс урьдчилаад бидний хамгийн том хэрэгцээ юу вэ гэвэл сүнслэг асуудал маань. Миний сүнс аврагдсан уу? Би бурхныг мэдж авсан уу? Миний сүнс гэрэлд байна уу? Эсвэл харанхууд хിവэрэ байна уу гэдэг маань хамгийн чухал асуудал. Би өвчтэй байна уу үгүй юу гэдгээс илүү чухал асуудал маань миний сүнс хаана байна вэ? Миний сүнс бурхнаар аврагдаж дахин төрсөн үү? Би Есүсийг мэдсэн үү? Би гэрэлд гарч чадсан уу? Би төрсөн үү? Дахин төрсөн үү гэдэг асуудал маань илүү чухал байна. Тэм учраас өвчнөө ангаалахаас өмнө эхлээд бид нар яг энэ сүнслэг асуудлаа миний сүнс өнөөдөр хаана байна вэ? Миний сүнс ямар байдалтай байна вэ? Миний бурхантай харилцаа өнөөдөр хаана байна вэ гэдэг асуудал маань миний бие махбодын асуудлаас илүү чухал. Та өнөөдөр магадгүй бие махбодын хувьд өвчтэй, зовлонтой, олон жилийн шаналлтай байж магадгүй. Гэхдээ таны сүнс илүү эрүүл байх ёстой. Таны сүнс чинь, сэтгэл чинь бурхантай холбоотой эрүүл байх юм бол бусад асуудал бол хоёрдугаар зэрэг юм. За зүмөр цааш нь харъя. Тэгээ хэрвээ үнэхээр бид нар Есүсийг хинбэ гэдгийг нь харж чадах юм бол Есүсийн үгийн үйлчлэлээс Есүсийн эрх мэдлийг харж чадах юм бол бид нар олон удаа би амьдралдаа хизээч юм үзэж байсангүй гэдгийг олон удаа тунхаглах болно. Амен. Хэрвээ бид нар Есүсийн эрх мэдлийг нь Есүсийн хинбэ гэдгийг нь ойлгож ухаарч тэр байр суурийг нь тавьж өгөөд Бурхныг ажиллаг хийхийг нь зөвшөөрөх юм бол бид нар амьдралдаа би ийм юм хизээч үзсэнгүй гэдгийг олон удаа хэлэх болно, олон удаа гэрчлэх болно. Амен. Та магадгүй аль хэдийн энэ зүйлийг хэлсэн баг. Аль хэдийн би амьдралдаа ингэн гэж ёстой бодоогүй. Миний амьдралд ийм гайхамшигтай зүйл болно гэж би ёстой төсөөлөөгүй, мөрөөдөөгүй гэж хэлэх баг. Тийм зүйл таны амьдралд аль хэдийн болоод эхэлсэн баг. Харин тэгвэл та Есүсийн хинбэ гэдгийг, Есүс бол бурхан шүү гэдгийг таниад тэр байр суурийг нь өөрийнхөө амьдралд тавьж өгөх юм бол тэр үгийг та дахин давтах болно. Амен. За цааш нь уншия. Тэр дахиад 13 дугаар эшлэл. Нуурын эргээр явваа. Хурсан бүгд түүн рүү ирэхэд тэр тэдэнд заалаа. Есүс татврын газар суух Алфаийн хүү Левиг дэрэгдүүр нь өнгөрөхдөө хараад түүнд намайг даг гэсэнд тэр босож түүнийг даглаа. За энд Есүс Леви гэдэг нэгэн хүнийг өөрийнхөө дагалдагч болохоор дуудаж байгаа. За энэ хэн бэ гэвэл сүүлд Матай гэдэг нэртэй болсон Есүсийн дагалдагч. Матайн сайн мэдээг бичсэн хүн маань энэ байгаа. Леви гэдэг нэртэй байсан. Тэгээ энэ хүн юу хийдэг байсан гэж байна? Татвар хураагч байсан. Татвар хураагч. Тэгээд энэ татвар хураагч маань яг энэ үед бол Израиль маань Ромын эзэмшил дор Ромд татвар төлдөг нэг тийм газар нутганд байсан. Тэгээд тэр Ромд төлдөг татварыг юудэчүүдээс нь цуглуулж авдаг хүмүүс байсан. Тэгэд энэ хүмүүс бол тэр нутгийнхан тийм таалагддаг хүн гэсэн үг биш. Яагаад гэвэл дайсанд тэднээс мөнгөний аваад дайсанд нь өгдөг зууч нар, дундын хүмүүс. Хүмүүс бол тэднийг үздэггүй, муухай хэлдэг. Эднэр муу эх орноосоо урвсан, биднээс урвсан дайсны төлөө ажилдаг гэж үздэг, муугаар хэлэгдэг хүмүүс байсан. Тэгээд энэ Матай маань тийм ажил хийжсэн. Татвар хураагч байсан. Тэгээд энэ татвар хураагч нар маань татвар хураагтай зүгээр нэг авахаас илүүгээр нэмж авдаг, дундаас нь ажилдаг хүмүүс байсан. Тэрүүгээр нь бас тэднэрт муу нэртэй байсан. Дундаас нь илүү аваад өөртөө ашиг унгаадаг, тэгээд цаашаа Ром руу мөнгө өгдөг. Тийм учраас тэднийг нүгэлтнүүдтэй адилхан үздэг байсан татвар хураагчдыг. Тэгээд харин сонирхолтой нь Леви маань Есүсийг чи намайг даг гэж хэлэхэд юу хийсэн бэ? Есүсийг шууд дагсан гэж. За түрүүчийн бүтцээр бид нар сонссон Матай номон дээр тэр даруй гэдэг үг зөндөө олон удаа давтагдгаа гэж хэлсэн тий. Тэр даруй яг тэр үед тэр тэгэнгүүтээ ингэнгүүтээ тэгмэгц гэд ерөөсөл юм хэллээ шууд биелүүлнэ. Юм хэллээ дуулууртаа үгэнд орно.
гэдэг зүйл үйл явдал маш олон гарч байгаа. Яг тэрний нэг маань энэ явж байгаа. Есүс юу гэсэн? Чи намайг даг гэсэн. Леви за байж байгаарай би тайланд оцоогоо дуусгаадахыг гээгүй юу? Шууд бухимаа орхиод би нэг жоохон ажиллах, жоохон мөнгө олоодох тий. Жоохон мөнгө хийгээд тийм сар дуусгах чи. Би нэг дахиад нэг жоохон мөнгө хармаалчи гээгүй. Шууд Есүсийг дагсан. Тэгвэл Есүс таныг намайг даг гэж хэлэхэд та хэр шууд дагдаг вэ? Намайг даг гэж хэлэхэд хэр дуулууртай дагдаг вэ? За жоохон байж байгаа зарим хүмүүс тэгдэг. Би Есүст итгэнэ. Гэхдээ амьдралынхаа жоохон төгсгөл яг өгөхийнхаа өмнө л бүх юм наминчтаад тэгэл би өгч чинь. Тэгэл би аврагчий гэдэг. Үүндээ яг шууд тэгж хэлдэг. Би тэр болтол би өөрийнхөө төлөө амьдрахаа тэр болтол би нэг жоохон мөнгө ашиг хийгээд тэр болтол би өөрийнхөө дуртай юмаа хийгээд гэж хэлдэг. Магадгүй тийм цаг ирэхгүй. Хизээч ирэхгүй байж магадгүй. Тэгээ би мэдээ уншиж хахад саяхан аюу харамсалтайгаар Англи руу нэг орж ирсэн ачааны машин дотор 39 хүний цогцос гарч ирсэн тий. Тэгээд тэдний ихэнх нь хятад хүмүүс байж таарсан. Гэхдээ тэрэн дотор хэдэн Вьетнам хүмүүс байсан. Тэгээд нэг охин яг өнгөрөхийнхөө өмнө ээж рүүгээ мессеж явуулсан гарсан. Тэгээд тэр ингэж хэлсэн байсан. За миний гадаад орн руу явъя гэсэн орлого бүтлгүүтлээ. Би одоо амьсгалж чадахгүй болж байна. Би одоо үхэж байна. Ээжээ би танд хайртай шүү. Баяртай. Гэсэн мессеж ээждээ явуулсан байсан. Яг үхэж байхдаа сүүлийн тэнхээгээ барж байхдаа мессеж явуулсан байна. Тэгээ тэр мессежийг ээж нь хүлээж авсан. Тэгээ мэдэн дээр байна лээ. Тэг үнэхээр яг энэ шиг сүүлийн мөчөө хүртлээ би өөрийнхөө юм хийгээд хяа гэдэг мөч бараг байхгүй. Харин юу нь илүү дээр вэ гэвэл Есүсийг шууд дагхан дээр. Есүсийг шууд дагах нь та магадгүй хизээч өөрөө сүлд гаргахгүй тэр шийдвэрээс та илүү дээр зүйлийг хийнэ. Есүсийг шууд даг. Та битээ хойшлуул. Би маргааш болъё. Би дараа Есүсийн тухай шийдвэр гаргая. Тэгээ зарим хүмүүсээс бид нар асууд та Есүсийг хүлээж авахд бэлэн үү? Тайлбарлаа. Тэр хүн үгүй гэвэл заахаа орхидог. Гэхдээ үнэндээ тэр хүн ямар л хэмжээгээр ойлгосон байна. Тэр ойлгосон хэмжээн дээрээ тааруулаад Есүсийг дагая гэж хэлэх нь дээр. Би Есүсийг 100% мэдэж авчаад, Библийг бүтэн уншичаад, Есүсийн тухай бүрэн ойлголттой болчоод, өөрийнхөө амьдралыг цэгцэлчээд би Есүсийг дагая гэвэл магадгүй хизээч тэр цаг ирэхгүй. Та магадгүй хизээч Библийг уншихгүй. Хизээч таны амьдрал цэгцэрэхгүй баг. Харин ойлгосон хэмжээн дээр тааруулаад юу мэдж ин тэрэн дээрээ мэдээд суурлаад заа гэд хэлэх нь хамаагүй дээр. Есүсийг шууд дагах нь хамаагүй илүү дээр. Тэгээ хүний амьдрал заримдаа Бурхан таныг яг Матайд хэлсэн шиг намайг даг гэдэг шийдвэрийг, намайг даг гэдэг хүсэлтийг Есүс танд хэлэх цаг ирдэг. Энэ бол Есүст итгэхэд ирж болно, үүнээс дараач бас ирж болно. За чи намайг дагаад намайг миний төлөө үйлчил гэдэг дуудлагыг танд өгч магадгүй. Бурхан надад яг тийм дуудлагыг өгсөн. 10 хэдэн жилийн өмнө 2000 оны үед. За чи яг одоо хийж байгаа зүйлээ орхиод Библийн орчуулагт чи өөрийгөө зориулаа гэсэн дуудлагыг надад Бурхан маш тодорхой болгосон. Тэгээ тэр шийдвэрийг гаргахад надад тийм амархан байгаагүй. Яг л би орлоготой, гайгүй орлоготой, ажилтай, байр суурьтай тийм ажилтай байсан. Харин тэгвэл Есүсийг дагаад заа гэж хэлэхэд тийм амархан байгаагүй. Гэхдээ би гаргасан. Би шууд шийдсэн. Тэгвэл би тэр шийдвэртээ хизээч харамсахгүй. Есүст үйлчлэе гэдэг шийдвэрийг гаргаснаа би хизээч харамсахгүй. Библийн орчуулгын төлөө өөрийгөө зориулах тэр шийдвэрийг гаргасны төлөө би хизээч харамсахгүй. Харин Есүсийг дагах шийдвэрийг гаргасан хүмүүс хизээч харамсдаггүй шүү гэдгийг эндээс бас мэдэж авах хэрэгтэй. Магадгүй таны хувьд маш том золиос баг. Магадгүй таны хувьд маш том хохирол амсгаж байгаа юм шиг бодож иж магадгүй.
Гэхдээ та мөнхийн цаг хугацааг бодоод үз. Энэ амьдралын хугацааг тэрэн дотор тавиад үз. Мөнхийн цаг хугацаанд дотор та бидний 60, 70, 80, 90 жилийн амьдрал юу вэ? Тэр 60, 70 жилийн амьдрал дотор та мөнхийн ач холбогдолтой, мөнхийн үнцэнтэй шийдвэрээ гаргаж байгаа. Тийм боломжийг Бурхан биднэрт өгсөн. Тэр нь гайхамшигтай. Мөнхөд ач холбогдолтой шийдвэрийг түр хугацаанд дотор шийдвэр гаргах тийм боломжийг Бурхан биднэрт өгдөг. Есүс намайг даг гэж хэлдэг. Есүс магадгүй өнөөдөр энэ сууж байгаа хүмүүсийн нэлээд хэдэн чи намайг даг гэж хэлж байна. Та тэгвэл шууд дагаарай. Бүү эргэлзээрээ хохиролтой юм шиг санагдаж магадгүй, хэцүү юм шиг санагдаж магадгүй, ирээдүй харанхуй юм шиг санагдаж магадгүй, ирээдүй тодорхой биш юм шиг санагдаж магадгүй. Харин Есүст итэг. Энэ дөрвөн найз яалаа? Есүст итгээд зүтгэсээр хагаад Есүс дээр очисон. Тэгээд Есүсээс шагналаа авсан. Тэгвэл Есүсийн яг энэ шиг Матад хэлж байгаа чи намайг даг гэж хэлэхэд Леви шууд дагсан. Тэгээд би таныг Есүсийг шууд дагаарай гэж би ятгамаар байна. Бас гуймаар байна. Есүсийг дагахад хизээч хохирдгүй юм шүү. Есүсийг дагахад хизээч би буруу юм хийсэн байж тээ гэж хэлдэггүй юм шүү. Хэрвээ та Есүсийг үнэхээр сонсоод дагсан бол. За цааш нь уншъя. Тэдний гэрт Есүсийг тухлан суухад татвар хураагчид ба нүгэлтнүүд олноороо Есүс ба шавнырийнхэнд хамт тухлан суув. Учир нь түүнийг дагагчид олон байсан ажээ. Фарисеучуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хоолож буйг хараад шавнарт нь тэр яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хоолож байдаг вүлээ гэв. Үүнийг сонсоод Есүс тэдэнд эмч эрүүлдэн бус өвчтөд нь хэрэгтэй. Би зөвхтийг бус нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ. За энд Есүс юу хийсэн бэ гэвэл нөгөө өөрийг нь шууд дагсан Матайгийн гэрт нь очисон ба. Тэгээ Матай мэдээж татвар хураагч байсан юм чинь найз нар нь хэн байх вэ? Татвар хураагч нар байгаа тэр үедээ бол тэгээд бусад хүмүүс байсан. Тэгээ гэрт нь ирээд тухлаа тэднэрт Матай за би шинэ рабитай болсон намайг би дагж байгаа Есүс гээд энэ одоо мундаг гайхамшигтай эдгээд гайхамшигтай сургаал номлодог энэ хүнийг гээд найз нартаа танилцуулж байгаа. Тэгээд нэг сайхан хоолунд бэлдээд тэгээд найз нараа цуглуулад нөгөө татвар хураагч нар найз нараа цуглуулсан баг. Тэгсэн чинь нөгөө хуулийг чандлан сахидаг фарисеучуд болохоор энэ Есүс яагаад тэр бүр энэ муухай хүмүүстэй нүгэлтнүүдтэй татвар хураагчдтай гэрт цуглараад бүр нэг дор байж идэг юм бэ гэж. Тэгтэн Есүс юу гэж хэлсэн? Эмч эрүүлдэн бус өвчтөд нь хэрэгтэй байд юм а гэсэн. Эмч хүн бол эрүүлдэн бус харин өвчтөө хүний төлөө тусын тул байд юм а. Үнэн дээр өөрийгөө өвчтөе гэдгээ мэддэг хүн эмчийн тусламж хайдаг. Өөрийнхөө өвчтөе гэдгээ мэдгүй хүн бол эмчийн араас явахгүй. Бидэрт ямар нэгэн зовир мэдрэх юм бол, ямар нэгэн болж болохгүй эхлэх юм бол бид нар за энийг л биш байна да гэд эмчийн араас явдаг. Тусламж хайдаг, эдгэрэл хайж эхэлдэг. Яг тэрнтэй адилхан бид нар Есүсийг хизээ хайх вэ гэвэл за би миний сүнс биш байна. Миний сүнс биш. Надад тусламж хэрэгтэй. Надад тэр юр бусын Есүсийн тусламж хэрэгтэй гэдгийг ойлгосон хүмүүс Есүсийн араас явдаг. Есүсийг ирж хайдаг. Харин өөрийгөө өвчтөе гэдгийг мэдгүй хүмүүс би зүгээрээ надад Есүс нэг хэрэггүй гэдэг хүмүүс Есүсийг хайхгүй. Ойлгомжтой. Гэхдээ үнэн дээр бид нар бүгдээрээ өвчтөе. Харамсалтай нь олон нь өвчтөе гэдгийг мэддэггүй. Олон хүн харамсалтай нь өвчтөе гэдгийг мэдгүй явсаар хагаад дэндүү орой өвчнөө мэддэгтэй яг адилхан. Олон өвчин. Өнөөдөр Монголд тийм байна. Маш олон хавдар. Хавдартай хүмүүс хавдраа мэдгүй явсаар хагаад дэндүү орой мэддэг. Тэгээд эмчилгээ хийх хугацаа өнгөрцөн байдаг. Эдгэх боломжтой цаг нь өнгөрцөн байдаг. Тэгээд дэндүү орой мэдээд харамсалтайгаар хорвоог орхидог. Харин тэр хүмүүс эртхэн мэдсэн бол
эртхэн жижигхэн зүйлээр сануулга аваад энэ юу вэ гэд эмчийн тусламжийг хайсан бол аврал байсан байж болно. Тусламж магадгүй байх байсан байж болно. Харин тэгвэл өөрийгөө өвчтөе гэдгийг мэдгүй, өвчтөе гэдгийг мэдсэн ч гэсэн бас хайн хүмүүс байдаг. Тэрийг тоодоггүй зүгээр хайчдаг. Тийм хүмүүстэй яг адилхан. Харин тэгвэл Иесус юу гэж хэлж байгаа гэвэл би өвчтөе хүмүүсийн төлөө ирсэн юм аа. Би өөрийгөө ирүүл гэж бодож байгаа бардам хүмүүсийн төлөө ирээгүй. Харин өөрийгөө өвчтөе гэдгийг мэддэг, даруй өөрсдийгөө ойлгодог, сүнснийхээ хэрэгцээг ойлгодог тэр хүмүүсийн төлөө би ирсэн гэж хэлсэн. Тийм учраас би зөвхтийг бус нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн маа гэж. Өөрийгөө энд зөвхт гэж хэнийг хэлж яана гэвэл өөрийгөө зөвтгдөг хүмүүсийг хэлж. Би бол зүгээрээ, би бол асуудалгүй, би гайгүй штэ. Би нэг бусад хүмүүсийг тийм амар нүгэл хийгээгүй. Тэд нар шиг тийм муухай хүн бол биш. Би яг гайгүй зүгээр штэ гэж өөрийгөө зөвтгдөг хүмүүсийг энд хэлж байгаа. Харин тэгвэл би бол нүгэлтэй, би асуудалтай, надад тусламж хэрэгтэй. Надад үнэхээр би бол өөрийгөө дийлж чадахгүй, би өөрийгөө ялж чадахгүй. Надад Есүсийн тусламж хэрэгтэй гэж хэлж байгаа тийм хүмүүсийг хүмүүст Есүс туслахаар ирсэн шүү гэдгийг хэлж. За тэгвэл эндээс бид нар харах юм бол яг энэ дүгнээд харах юм бол Есүс үгийн үйлчлэлийг хийгээд үгийн үйлчлэлийн араас нь дандаа эдгэрэл, чөлөөлөлт, муу сүнсийг зайлуулах ажлыг хийж исэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Үгийн үйлчлэл бол бидний бүх юмний суурь. Тийм учраас бид нар бүх юмн дээр үг байдаг. Үгийг эхлээд явуулдаг, үгийг эхлээд заадаг, үгийг эхлээд ойлгуулахыг хичээдэг. Тэгээд дараа нь бид нар хүмүүсийн төлөө залбирдаг, дараа нь бид нар Бурханаас бусад тусламжийг гуйдаг. За тэгвэл бас саадыг даван туулахад бид нарт итгэл хэрэгтэй. Тэр итгэлээ хэрэгжүүлэхэд тэр саадыг туслахад магадгүй нөгөө дөрвөн найз хэрэг болно. Ямар дөрвөн найз вүлээ? Өрөвч сэтгэл, хамтын ажиллагаа, бүтээл сэтгэлгээ, тууштай байдал. Та тэгвэл саад байгаа бол бити амархан бууж өгөөрэй. Дөрвөн найзын тусламжтайгаар ажиллаарай, саадыг даваарай. Гуравдугаарт нь Есүс нүглийг ч уучилдаг, бас өвчнийг ч эдгэх чадaltaй Бурхан. Есүс бол Бурхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Есүс бол зүгээр нэг хүн биш. Есүсийн чиний нүгэл уучлагдсан, чиний өвчин чинь эдгэрсэн гэж хэлдэг зүйлийг хүн хэлзээч хэлж чадахгүй. Би хүнд ч чиний нүгэл уучлагдсан гэж би хэлж чадахгүй. Чиний өвчин чинь эдгэрсэн гэж би хэлэх эрх мэдэл надад байхгүй. Би зөвхөн Бурханаас л асууна, гуйна, Бурхан туслаач гэж асууна. Харин яг тэр үгийг чиний нүгэл чинь уучлагдсан, чиний өвчин чинь эдгэрсэн гэж хэлэх бүрэн эрх мэдэлтэй хэн бэ гэвэл Есүс. Яагаад вэ гэвэл Есүс Бурхан учраас. Есүс Бурхан учраас л нүглийг уучлж чадж байгаа, Бурхан учраас эдгэж чадж байгаа. Тэгээд Есүс өвчтөе хүмүүсийн төлөө ирсэн шүү гэдгийг би бас дүүрт нь хэлээ. Есүс өөрсдийгөө өвчтөе гэдгийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг, тэгээд эмчээс тусламж хайдаг хүмүүсийн төлөө Есүс ирсэн шүү. Тийм учраас би урд нь ч бас ярьж байсан. Чуулган бол өөрсдийгөө өвчтөе гэдгээ мэдээд Есүсийн тусламжийг хайж эрэлхийлж ирсэн хүмүүсийн газар. Энэ бол эрүүл хүмүүсийн газар биш. Чуулган бол өвчтөе хүмүүсийн газар. Тэгвэл энд тусламж байна. Энд Есүсийн тусламж байдаг газар. Яагаад вэ гэвэл Есүс Бурхан учраас. Гол нь би өвчтөе гэдгээ л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр өвчин юу ч байж болно. Тэр өвчин ямар ч их өргөн бага том янз бүрийн байж болно. Тэгвэл Есүс тарин надад хэрэгтэй тусламж хэрэгтэй шүү гэдгийг ойлгоод ирсэн байх хэрэгтэй. Тэгэхэд Есүс таныг өөр дээр аавна. Есүс охин минь, хүн минь, чиний нүгэл уучлагдсан. Бос. Чиний өвчин чин эдгэрсэн. Чи дэвсгэрээ аваад яв гэж хэлдэг газар Есүсийн чуулган. Тэр бол Есүсийн чуулган. Есүс өвчтөе хүмүүсийн төлөө ирсэн, харин өөрийгөө өвчтөе гэж боддоггүй бардам хүмүүсийн төлөө Есүс ирээгүй. Харин өөрсдийгөө өвчтөе гэдгээ ойлгодог, ухаардаг, тэгээд тусламжийг хайдаг хүмүүс. Тийм учраас
Бид нар бол бүгдээрээ өвчтөе хүмүүс. Тэгтээ тусламж энд байгаа. Энэ газар тусламж байна. Энэ газар Есүсийн хүч чадал нь бий. Энэ газар Есүсийн эрх мэдэл нь бий. Тийм учраас бид нар даруухнаар эзний өмнө ирэх юм бол эзний ажлыг бид нар харах болно. Эзний хүч чадлыг харах болно. Эрх мэдлийг бид нар харах болно. Бид нар даруухнаар өвчтөе надад та туслаач гэж ирэх хэрэгтэй. Тэгэхэд Есүс хүү минь, охин минь, чиний нүгэл уучлагдсан. Чи чөлөөлөгдсөн, чи аврагдсан, өнөөдөр чи ял шийтгэлгүй болсон. Чи өнөөдөр цагаатрагдсан гэдэг үгийг сонсдог газар маань Есүсийн чуулган. Үнэхээр бурхан таларх юм. Есүс бидний төлөө ирсэн, Есүс өвчтөе бидний төлөө ирсэн. Харин өөрсдийгөө зөвтгдөг, өөрийгөө өвчнгүй, би зүгээрээ гэж боддог хүмүүс бол харин дэндүү өрөвдөлтэй. Харин ерөөлтөй нь хэн бэ? Би өвчтөе, Есүс та надад туслаач. Би өвчтөе, та надад хүрээч гэж Есүсийн өмнө даруухнаар ирж байгаа хүмүүс бол ерөөлтөй юм. Амен. Яагаад гэвэл Есүс бол бурхан. Есүс уучилдаг, Есүс эдгээдэг. Амен. Амен. Тэг үнэхээр бүгдээрээ бурхан талархцгаая, бурханы өмнө очиод залбирцгаая. Бурхан чинслээсээ талархцгаая. Бурханы үгийн төлөө баярлал, бурхан талархцгаая. Бурхан бидэрт өөрийгөө ойлгуулж байгаагийн төлөө талархцгаая. Халелуя. Халелуя Есүс. Эзэн бурхан минь ээ, Есүс минь, тань би баярлалаа. Та надад миний чих сонсож чадах, амьдралдаа сонсож болох хамгийн гоё үгийг та надад хэлсэн. Есүс танд би баярлалаа. Хүү минь, охин минь, чиний нүгэл, чиний бүх нүгэл уучлагдсан. Чи ял шийтгэлгүй болсон. Яагаад гэвэл би чиний өмнөөс чиний үүрэх байсан бүх ял шийтгэлийг би үүрсэн. Би чиний өмнөөс үхсэн. Би чиний өмнөөс бас үхлээс амилж сатаныг ялсан. Чамайг боолжилж байсан сатаныг би ялсан. Чамайг боолжилж байсан бүхнийг би тасалж чамд би эрх чөлөөг өгөхөөр би ирсэн гэж хэлж байгаа Есүс танд би баярлалаа. Есүс танд үнэхээр би баярлалаа. Эзэн минь үнэхээр бид нар энэ газар бид нар өвчтөе гэдгээ би үнэхээр ойлгож, ухаарч, хүлээн зөвшөөрч танаас бас тусламжийг бид нар ирж байна. Бидний бие махбодод эдгэрэл хэрэгтэй байна. Бидний сэтгэл зүрхэнд эдгэрэл хэрэгтэй байна. Бидний харилцаанд таны эдгэрэл хэрэгтэй байна. Бидний гэр бүлд таны эдгэрэл хэрэгтэй байна. Бидний ажил амьдрал дээр, бидний амьдралын бүхий талбар дээр таны эдгэрэл, таны хүч, таны мотор хүрээчээ гэж гуйж байна эзэн минь ээ. Есүс. Халелуя. Эзэн минь үнэхээр таны хүч чадлыг, таны эдгэрлийг, таны чөлөөлөлтийг, таны эрх мэдэлтэй ажил үйлсийг бид нар хүсэж байна эзэн минь ээ. Та бидэнд хүрээч, та биднийг эдгээгээч, та биднийг чөлөөлөж, та бидний гин нүглийн боолчлоос та чөлөөлж өгөөч эзэн минь ээ. Есүс, та биднийг эрх чөлөөтэй болгож өгөөч. Та бидний нүдийг боож байгаа бүхнээс та биднийг чөлөөлөөч эзэн минь ээ. Есүс, таны үг, таны үгийн хүч чадал, таны эрх мэдэл, таны бүх хүч чадал бид нар баярлалаа Есүс. Халелуя. Амен.